Сайн бацгаана та бүхэнд. Өнөөдрөөс би хичээл хийх, цаг төлөвлөх, ерөн л сурах гэж байх тухай тийм нэг цуврал эхлүүлж байгаа. Нэргүүлдэ яг үндэ би нэрийг нөгөөгүй байна. Юу гэсэн үг хэрэг яг энэ сэдвтэй холбоотой бичлэгүүд цаардаа нэг ч юм уу хоёр ч юм уу ороод явна гэсэн үг. Бидний өнөөдрийн сэдэв бол цаг төлөвлөлт болон нойрны ач тус, нойрны ямар чухал вэ гэдгийг ярилцъя гэж бодлоо. Анхааруулхад би бол цаг төлөвлөлтийн мастер, гүрүү энэ төр бол биш. Цагаа төлөвлөхийн тулд та нэг газар бичих хэрэгтэй. Толгой дотор байгаа тэр олон ажлуудыг цаасан дээр юм уу эсвэл дижитал хэлбэрээр бичиж болно. Өмнө нь би бол дандаа төлөвлөгч дэвтэр гэж ашигладаг байсан Бөөжо гэдэг шүү дээ. Харин би ойрд бол зүгээр нэг юм дэвтэр мөн дээрээс нь Google Calendar ашиглаж байгаа. Хослуулаад. Тэг хаана бичнэ үү, яана уу, ийн үү. Тэр бол хөв хүний л дуурлал та. За тэгээ цааш нэвэ. Би хэдэн сарын өмнө бүрээчин хөрштэй зориулаад нэг үг хэлжсэн санаж байна уу? Хөршийнх маань бүрээ тоглолдог болсон байлээ. Амар гоё яг кафе цууж юм шиг заяа. Та эсвэл чи насайхан зөвлөө өргөжлүүлээд байгаарай. Би гоё байна энэ гэсэн дээ. Гэхдээ хаяа гоё л доо. Намайг бичлэг хийх гэхээр зэрэгцдэг нь яаж байгаа юм бол залуу минь чи тоглолттой байж болно. Гэхдээ би ч гэсэн бичлэгтэй байна л да. Надад одоо хамаагүй би зүгээр л бичих хэрэгтэй. Хамгийн ихэнд би цаг төлөвлөхөд хүмүүсийн гаргадаг төвөөмөл алдаануудыг хэлэн мөн дээрээс нь яаж арай дээр байх вэ гэдгийг нь хэлье. Алдаа номер 1. Хитрхи өнгөцгөн зүйл бичих. Тэр нь үж аваа гэхээр 1 цагаас 3 цаг хооронд хичээл гэд орхичихгүй байх нь. Үүний оронд яг хэдээс хэдийн цагийн оронд яг юу хийх ёстойгоо яг таг. Харин үүний эсрэг нь бол өдрийнхөө минут болгоныг төлөвлөх гэж хичээх. Энэ хэцүү. Би бол нь яг тэгэх гэж үзсэн. Би зөв ийм 1 цаг хийлж байгаа. 30 минутын зайтай өснөх тав. Үүн дээр би төлөвлөх гэж нэг 4 хоног лав үдсэн. Тэг бүтээг. Яагаад гэхээр төлөвлөгдөөгүй зүйлс хажуунаас орж ирээд тэр нь дараагийн ажлуудыг 30 минутаар хойшлуулад би дараагийн ажлаа 30 минут хойшлсон гэж бичиж хооронд дахиад нэг 10 минут өнгөрчин гэмтэр нэг юм юу гэмтэй цагаа өөрөө удирдах гэсэн биш бүр стресстэй дууссан байсан л да. Тийм учраас би яг энэ аргыг бол зөвлөхгүй. Нэг хөөхөнд нь болж ивэл мэдээж би үзээд алдал гэж хэлнэ. Харин дараагийн гаргадаг түгээмэл алдаа бол тухайн өдөрт хийх зүйлсийг хит олныг бичих. Яралтай байгаа яг 3 л ажиллаа. За бүр нэг байсан ч яг уу. Тэгэл болоо. Түүнээс биш хит олныг биччихээр хүн нэгдүгээрт аль нь чухал байггүй гэдгийг бүр ялхаач бичдэг юм лээ. 3-ыг хийчлээ гэж бодоход цаана дахиад 7 байвал хүн хумсрахтаа бодоод эхэлдэг байхгүй. Йой би чинь талаас ч багыг хийсэн байж тээ. Үр бүтээлхүү өнөөдрийг өнгөрүүлсэн гэж үдээ гэж л бодоод эхэлдэг байхгүй. За хамгийн сүүлийнх нь үүнд бол би бас жоохон юу л да за хамаардаг байсан ч юм уу. Үзэмжид анхаарлаа хэд хандуулад яах гэж ер нь төлөвлөлт хийгээд байгаа зорилгоо мартах. Энэ бол ялангуяа Бөөжо аккаунт хөдөлдөг ч юм уу те. Эсвэл зүгээр л Бөөжо хийдэг сонирхдаг хүмүүсийн дунд байдаг төгөөмөл алдаа. Удаан хугацаанд бол энэ үнэхээр ядраад юм билээ. Харин үүний оронд юу хийж болох вэ гэхээр зүгээр л үзэмжийг март. Практик тал руугаа илүү хандаад ямар хэмжээтэй цаасан дээр бичүүл болж юм эсвэл дижитал дээр бол өдрөө ямар програм дээр яаж төлөвлөл зүгээр байна гэдэгт нь илүү анхаарсан дээр. Жишээ нь энэ жилээс би зүгээр ийм төтөд дээр өдөр тутмаа бол төлөвлөж байгаа. Энэ жижиг харалт. Энэ бол ямар ч тийм хөөрхөн cute хүмүүс шар. Нэгэн бүтэн хуудас нь болохоор 1-7 хоног минь нөхгүй юу? Энэ талд нь болохоор би тухайн өдөрт төгсөн даалгавар би далж ивч өгдөө. Харин энэ талд нь болохоор тухайн өдөрт хийх зүйлсээ биш дөөхгүй нэгдүгээр зэрэг ашигладаг гэсэн хоёр нүрээ. Жилийн сарын төлөвлөгөөгөө би энэ дээр бичиж байгаа. Энэ жоо яг миний хийсний эсрэг болчлоо. Хөөхөн хийцэн байна. Тийм хөөхөн байна. Гэхдээ би юудадсэн гэдэг хийсэн. Жишээний нэг сарын төлөвлөгөө. Гэхдээ би ашиглаагүйг нь харж байгаа. Ягаад ч юм өнөхөр ашиглаж чадахгүй байгаа. Одоо харин хичээл хийж явах үед гаргадаг цагийн менежментийн алдаануудыг ярилцъя. Эхний алдаа нь бас би үүнийг хийжсэн. Нэг хичээлээ хэдэн цагаар нь хамаагүй суугаад хийх. Үүнд маш урт цагууд орно. Одоо 2 цаг. Яг би ойлгож байлаа л да. Урт хугацаагаар хичээлийг тусам завсралтайгаар жижиг минутаар хичээл хийснээс арай дээр юм биш үү гэж бодож магадгүй яг энэ шиг. Энэ их цагийн хичээлийн болохоор амралттай хичээл. Ганц 2 хоногтой бол тийм. Гэхдээ урт хугацааны турш ийм олон цагаар хичээл хийгээд байгаа юм бол хүн ядардаг. Бас чи тэр хийж байгаа хичээлээсээ халшрах магадaltaй дургу болоод залхуу өрөөд тэрхэнд бол нэг тийм ойрын тийм сэргээх зүйлс хэрэг болдог хгүй. Хичээлээ нэг 30 минут хийж агаад 5 минут ширээ цэвэрлэх, 1 цаг хичээлээ хийж агаад 30 минут хоолоо хийх, эсвэл 2 цаг хичээлээ хийж агаад сайхан гадуур гарах гэх мэт. Хичээл завсарлаг гэдгийг нь давтамжийн цаг хийдчихэд болно. Эсвэл 30 минут, 5 минут гэх мэт. Энэ бол хойхон өөрийнхөө дуртайг л сонгоно л доо. Бас нэг бидний хийх гэдэг зүйл нь хичээлийн хажуугаар өөр зүйлс хийх. Дуу сонсох. Гэхдээ дуу гэдэгт нь шүү дээ нөгөө анхаарал төвлөрөхөд тусалдаг дуунууд байдаг да. Байгалийн дуу, чимээ мэмэж юм. Тэднийг бол тооцохгүй. Харин дуу гэдэг нь үгтэй дуу, бас дээрс нь кино үзэх, бичлэг үзэх, өөр нэг зүйл нь сатаарах. Яг бол төвлөрсөн нэг цаг
Яг юм хийсэн юм шиг хийгээгүй юм шиг 4 цагаас илүү байхгүй юу? Нэгдүгээр ангидаа би яг үнийг ясмахандаа ойлгохтол сурсан л та. За ясмахандаа чи зүгээр ямар тааж ойлгосон. Тэр нь би яг зурагтныхаа өмнө суужгаад монгол хэлийг хичээсэн бохгүй юу? Тэгсэн чинь Google-ийн кинож үзэж илүү нэг л болдгоо. Зараа гэж биччихсэн санд яг зараа гэсэн чинь нэг зарас гэж хичээл. Биш. Ял нэг зурагтуу гарчил. Загас тэгээд нөөт рүүгээ хараад 5 минут гоцчихно. Тэгжээд загас биш зараа штэ гээл тэгэл дахиад зараа. Ийм маягаар нэг үгэн дээр бараг 10 минут ажиллаад байгаа юм шиг. Тэгэл би ёо бүтэхгүй мэн болиё гэж бодчихсон л дээ тэр үедээ. Одоо ч гэсэн ер нь яг адилхан. Та нар multitasking гэж сонсчихсан баг. Multitasking гэж лөө. Нөгөө олон ажлыг зэрэг амжуулах чадвар. Урт удаан хугацаанд чи тархиад ийм хоёр зүйл зэрэг анхаарлаа хандуулаад байвал тархины хурд чинь яваанда удаашрт юм билий. Чойг улан тэнэг болгоно гэсэн үг ер нь бол. Би яг уншижсэн юм хаан ч гэлээ. Та яг 3 минут чимээг аваад өгдөхүү. Тэгвэл би яг хүчлэгээд дуусглаа. За би тэгээ сурагчид та нарт зориулаад бонус типүүд, бонус зөвлөмжүүд өгье. Эхнийх нь даалгавар, бие даалт, шалгалт, сургуультай холбоотой юу ч үгүй чухал зүйлсийг тэмдэглэдэг тийм газартай аваарай. Жишээ нь зарим хүмүүс зүгээр улаан шууныхаа ард энэ төр тэмдэглэждэг дээ. Яг тэр бол болно. Гэхдээ надад бол тэгэж тустай олон дэвтэр дээр байснаас илүүтэйгээр бүхэлдээ хамтдаа байсан амар санагддаг. Тэгээ тэрнээс ишээ за юунд дээр шалгалт гэлээ гэж нөгөө 20 дэвтрээ бүгдийг нэргүүлж хараад. Жишээ нь бие даалт шалгалт гэвэл түүний он сартай нь яг таг хүчээд за миний бонус зөвлөмж гэвэл өөрийгөө арчлах цаг гаргаарай. Үүнд нь чиний хайртай хоббинууд, дуу сонсох, кино үзэх, одоо махан биеийг арчлах юу ч үдгийг. Бас сэтгцэн эрүүл мэндэд анхаарах. Тим зүйлсийг бас хийх цаг заавал гаргаж байгаарай. Хичээл чухал. Гэхдээ чи өөрийгөө арчлахгүй бол хичээл угаасаа л хэрэггүй болно. Хичээл чухал. Гэхдээ чи өөртөө анхаарал тавихгүй бол чи хичээлд ч бас анхаарал тавьж чадахгүй гэсэн үг. Үүнд нь бас мэдээж нойроо шөндөө бүтэн авах, ядчил нэг 7 цаг унтчих гэдэг бас орно. Энэ талаар би дараагийн хэсэгтээ илүү ярих болно. Дажгүй оргиж байгаа гэж надад яад үл би хизээч том өрөөндөө бичлэг хийж байгаагүй. Нэг одоо хийсэн юм байна. Бичлэгний 2 дугаар хэсэг буюу сурагч болон нойрны харилцаа. Ороо дээр бүх хүмүүс тийм сайхан харилцаатай биш. Тийм ээ, тийм зарим тэгэл муу харилцаатай, засаршгүй муухай харилцаатай, бие биендээ дургүй, тэдгээр онцгүй харилцаануудын нэг бол мэдээж сургууль болон нойрны харилцаа. Сурагч болон нойрны харилцаа. Засаршгүй сурагчдын нойронд ханддаг хандлага гэх юм уу та. Сургууль хийж хүүхдүүдэд за тэг хичээл ихтэй ч гэсэн 10 цаг гэхэд унтъя штэ. 10 цаг гэхэд унтахгүй бол та нар дараа өдөр нь ядарна штэ гэж хэлдэг л байхгүй. Тийм ч учраас сурагчид бид нар насан ч залуу юм, биеийн ч хөнгөн юм, нойроо хаслаа гэд тимч муудчих зүйл байхгүй юм шиг мөртлөө давтагдаад байна. Нэг мэдэхэд бөөн асуудал үүсчихсэн байдаг. Би өөрийнхөө жишээн дээр ярил л та. Миний хувьд бага ангид бол асуудалгүй унтдаг байсан. Тэгээ яг асуудалгүй гэдэг нь заавал орой эрт унтаад өглөө эрт босох биш. Харин оройтож унтсан ч гэсэн өглөө нь сайхан унтаж унтж байгаа л босдог байлаа. Тэр чинь тэгэл хүүхэд нойроо авч ийн гэсэн үг. Тэр сайн. Харин дунд ангид ороод ихэсэн чинь би яг цагийн зохицуулалтыг яаж хийх ёстой ерөөсөө ойлгодгүй. Зүгээр л амьдралын туршлага арай бага байсан. Тухайн үед яадаг байсан бэ гэхээр би ямар нэг бие даалт цаг нь тулж штэ. Өнөө багийн гişүүд чинь байхгүй. Юм бичээд байдаг байхгүй. Тэгэл өнөөхий чинь ганцаараа хийх хэрэг гарна. Группт ийм хүүхдүүд байдаг та нэг нь бүгдийг хийдэг. Юу ч хийдэггүй нэг зүйл нэг туслах гэж байгаа юм шиг гүйч юм шиг нэг. Тэгээ үнэхэрийн тусалдаг нэг. Би бол ихэвчлэн маш сайн тусалдаг нь эсвэл хамаг ажлыг өөрөө хийдэг тийм л юм байсан л та. Тэгээд шүн суух хэрэг гарна. Тэгээд би яг анхны шүн сууснаа сандаг байхгүй. Тэр нь 8 дугаар анги лөө 7 дугаар анги төлөө бид нэр Египт улсын талаар хийсэн юм аа. Египт улсын талаар нэг презентацийн бэлдэх хэрэг гараад тэгээд амар тэнэг заяа. Би нэг ярьж байгааг үлдээ гэрийнхэндээ за ингэсэн. Гэрийнхнээ унтуулчаад гэрийнхэн чиж баг өрөөндөө хамт идэг дүүгээ унтуулчаад тэгэхээр н за унтцсан юм шиг байна. Харж ажгаад хажууд байсан компьютер аваад тэгэл суус. Тэгэл хийгээц юу ч хийгээц мэдэхгүй. Тэгэл цаг гарсан чинь нэг мэтгэн 2 цаг. Oh my god. Өглөө 6 гэж асууж штэ. Тэгэл бүр дараа өдөр нь үнэхэрийн амьдын там байсан. Амьдын там. Сурагч болгонд яг ийм хүч жишээ бол байгаа. Яг сурагч хүүхдүүдийн гарах гэдэг хандлага бол хичээл их, бие даалт их, шалгалт их үед нойрноосоо хомслоход ямар ч асуудал байхгүй. Харин ч энэ бол сайн хэрэг гэж бодох гээд. Тэгээ би яг одоо үүнийг чинь үгүйсгэхээр ирлээ. Яагаад гэдгийг одоо би хэлж өгье. Өдөр тун яг хэдэн цаг унтах ёстой юм бэ? Үүнийг ярихаас өмнө бүгдээрээ нойрны үеүүдийг ярилцъя. Нойрны үе гэж юу вэ? Нэг үе нь 90 минут.
буюу 1 цаг 30 минут. Хүн тэгээ шөнийн турш 4-5 үеийг эргэлдүүлээд хийх ёстой. Тэгэхээр нэг 90 минутаа 5 4-чгээр 450 минут. Тэгэхээр нэг 7 цаг 30 минут, 8 цаг хавцаагууд хүн бол нэг иймэрхүү цаг унтах ёстой. Тэгээ нойрны нэг үе дотроо 3 шаттай. 1 2 3 дугаар шат гэж нойрны шат байгаа тийм ээ. Эхний 3 нойрныхоо үе дээр болохоор чи их цагийг нь 3 дугаар шат дээр өнгөрүүлчихдэг. Тэгээ энэ юу хэлж байгаа гэхээр нойрны 3 дугаар шат нь хүний яг тухайн өдөрт болсон явдлууд цуглуулсан бүх мэдээллүүдийг цэгцэлдэг, эргүүг нь хайдаг, ер нь өөрийгөө цэвэрлдэг хэсэг юм байна л да. Нойрны эхний 3 үед бол тарих өөрийгөө цэвэрлдэг. Харин сүүлийн 4 болон 5 дугаар үе дээр юу болдог вэ гэхээр чи нойрныхоо ихэнхийг нь 2 дугаар шат дээр өнгөрүүлнэ. 2 дугаар шатнд юу болдог вэ гэхээр чи тухайн өдөрт сурсан мэдээллүүд альва санах ёстой зүйлсээ тарих удаан хугацааны ой санамж руугаа явуулж идэг. Ер нь сурсан зүйлийн чинь хэргийг нь гаргаж идэг л үе гэсэн үг мартахгүй. Чи баг унтах тусам чиний нойрны сүүлийн үеуд болох 4 5 дугаар үеуд хаягдчих гад байдаг магадaltaй. Тэгэхээр хаягдана гэдэг чинь чиний тарих өөрийгөө цэвэрлсэн тийм. Гэхдээ сурсан зүйлс чинь толгойд нэг орж ирэхгүй байх магадaltaй. Яа гэвэл шүн тарих чинь хийх ёстой зүйлсээ хийхгүй чи цагийг нөхгүй байгаа учраас. Тэгээ одоо үүнд яг сонирхолтой зүйл гарч ирнэ. Тэр нь хүний биологийн цаг. Биологийн цаг гэдэг нь ер нь бол чи хідэн цагт сэрэг, хідэн цагт унтах гэдгийг чинь илэрхийлж байдаг тийм тархинд байдаг цаг гэх юм уу да. Ихэнх насанд хүрэгчдэд бол энэ цаг нь 22 цагт унтах нь эхлээд 6 цагт бусдаг. Харин өсвөр насны хүүхдүүдэд энэ биологийн цаг нь арай урагшилсан байдаг. Одоо биеийн онцлогоос шүү дээ. 23 цагаас 7, 8. Яг үүнээс шалтгаалаад өсвөр насныхан шүн унтахгүй байх гэдэг. Тэгээд Америкийн ямар сургуульд хэлээд энийг судалгаа явуулсан юм байна л да. Хичээл ордог цагийг 8 биш 8:30 9 болгосон юм байна. Тэгэхэд сурагчдын шалгалтанд үзүүлэх амжилт нь нэмэгдсэн байна гэж үр дүнд нь харуулсан байна. Тэгэхээр юу хэлж ийм гэхээр туршилтын сургуулийн сурагчид нь илүү их нойрыг авснараа тархи нь тухайн өдөр шусан зүйлээ хадгалж авах, ойндоо хадгалж авах зүйлсийг илүү сайн хийж исэн гэсэн үг. Тэгээ сургуулийн хуваарийг бид өөрчлөхөд хэцүү л дээ. Босож тэмцээд ч барыг жоохон утгагүй л. Гэтэ нэг сайхан зүйл нь чи энэ биологийн цагаа өөрчилчих болно. Баг багаар эрт орондоо орсноороо чи энэхүү биологийн цагаа яг л насанд хүрэгчдийг шиг болгох боломжтой гэсэн үг. За ингэ шинжлэх ухааны зүйлс дууслаа. Одоо яг миний мэддэг зүйлсийг ярив. Тэр нь нойрондоо хүртэл цагаа төлөвлөл. 8 цаг унтсан, 8 цаг унтсан гэдэг. Тэгэхдээ яг үндэ орондоо 1 цаг хөвцсөн байвал яг уу. Тэгэх юм бол чиний нойр 7 цаг болчихно. Чи өөрийнхөө яг хэдийн хугацаанд унтдгаа мэдчих хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Бас хэдэн цагт унтхаа. Би бол нэг ядарсан үедээ 20 минутанд, ядраагүй үедээ 40, 50 минутанд унтчихдаг. Нэг жишээ нь 7 цаг 30 минут унтмаар байна гэвэл үүн дээрээ нэг 30 минутыг нэмээд тооцсон шүү дээ. Тэгэхээр 6 цаг тусъя гэвэл 22 цаг гэхэд орондоо орсон байх ёстой. Гэх мэт. Бас энэ хитэн цагт унтах чинь нэг их хамаагүй. Би өдөр ордог хүүхдийг л чи тус яага ийм өрөө остын гэхгүй шүү дээ. Тэгтэн бүр удаггүй байхгүй юу? Харин ч өдөр орж байгаа бол сайн ашиглаад байгаа биш ээ. Өөрийнхөө амьдралын химнэлд тохирсон унтлагын болон сэрдэг цагтай болох хэрэгтэй. Тэгээ чи түүнийгээ тогтмол авч явбал илүү сайн. Түүнээс иш яг бүх лист тусаад байна штэ. Гэсэн тийм шалтгаанаар ирт тусвал чи үүнийгээ ч олон хоног давтаж чадахгүй. Хүн ер нь яагаад ирт тусаад байгаагаа мэдэх хэрэгтэй л дээ. Сайн унтахад нөлөөлдөг зүйлс йог, унших, хөгжим дарах, ширээгээ цэвэрлэх, цүнхээ бэлдэх, дараа өдрөө төлөвлөх, зөв тогтлыг анзаарсан бол эдгээр нь ямар ч дэлгэцийг шаардахгүй. Оройн цагаар дэлгэцийг ширтгэх нь бидэнд маш муу байдаг. Дэлгэцний тэр цэнхэр гэрэл тийм ээ. Энэ цэнхэр гэрэл байна. Хүний тархинд өдөр олж ийнө гэсэн тохиог өгчдөг. Буюу цаашлаад яг сайн унтахад тусалдаг мелатонин гэдэг бодис тархинаас ялгарх ёстой. Түүнийг нь блок хийдэг. Үнэслээд чи чанаргүй л унтна гэсэн үг. Чанартай нойронд нөлөөлдөг өөр зүйлс гэвэл мэдээж бодлоо цэгцлэх. Өдрийн тэмдэглэл дээр бичиж болно. Хоолоогоор өдрийн тэмдэглэл бас бичиж болно. Бясалгал хийх. Ямар нэг байдлаар тархиа ингээд за унтголоо. Цэгцэрье болёо гэд тийм зүйл хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд бас унтахаас 3 цагийн өмнө оройн хоолой төлөвлөөрэй. Тэгэл ходоод чинь өвдөд ийл чи яаж унтах юм тийм үстэй. Тэгээ муу унтахад нөлөөлдөг зүйлс гэвэл дуу чимээ, өдөрт болсон зүйлс тэд анхаарлаа хандуулах, эсвэл маргааш өдөртөө санаа зовох өвчнөө юм байна дөө. Тэгэл хөрш мөршийн хэрүүлээс эхлүүлээл. Зөвхөн сурагч жишээ нь бүх хүмүүс чанартай нойр авахыг эргэлздэг л байх хэрэгтэй. За яг нэг шөнө алдаал үз, ганц кино үзсэн л үз. Тэгэл чи дараа өдрөө эргүүлээл нөгөө дадал руугаа тэмүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш би чадахгүй байна гэд хайчиж болохгүй. Бичлэг үгээр өндөрлөж байна. Бичлэг хэрэг таалагдсан бол лайк дараарай, мөн subscribe. Бас дээрээс нь Instagram байгаа бол @lt гэд наяг. Instagram хаяг би дагаж болно. Тэгээ би яг сарын 10, 20, 30-нд бичлэг тавихыг ирмэлцдэг. Тэгээ өнөө орой эрт унтаарай. Амьдралынхаа 3/1-ийг чи унтаж өнгөрүүлдгийг мэдсэн үү? Нойр бол чамайг тэтгэгч. Bye. Том өрөндөө бичлэг хийсэн нь
Яа, эхлүүлчих. Сайн байцгаана уу та бүхэндээ. Гиднэ хто эгэндэв. Яа, энэ доор бүр арай л шээ. За сонсож байсан сонсохгүй байсан ч одоо өнгөрсөн. Юу болчих вэ? Ерөнхийдөө бол тухайн миний хурш намайг галзууруулах юм. Ингээл ярих гэр ус. Үгүй хүшгүй амьдрмаар юм. Би зүгээр л